нар Сэлб сургуулийн 12 ангийн халиун ахлагчтай байгаа байна. Халиун миний нэр Саруул, Солонго, Амарлуун ингээд бид дөрөв ковидын тухай ковид хүний мэдрхүүд ямар үр нөлөөтэй байж болох талаар судалгаа хийсэн байгаа. Ер нь хүн болгоны мэдж байгаагаар ковид бол үнэхээр тийм хүн болгоны мэдхээр тийм топик бол чадсан. Тэгээд энэ ингээд хүний мэдрхүүд эсэн төрлөөр ер нь бол амт үнээр алдагдана гэдгээс мэдхээс хойш өөр төрлүүдийн тухай нэг түгээмэл биш байдаг байх гэж бодоод тэгээд бид нар яхта хүний мэдрхүүд яг хэр их өөрчлөлт гарч болдог вэ гэдгийг судлахыг хүссэн. Тэгээ энэ дундаа бид нар амтлах мэдрхүү, харах мэдрхүү, тэгээд хүрэх мэдрхүү, харах тэгээ хүрэх мэдрхүү ингээд онцолж авч судалгаа хийсэн байгаа. Ер нь бол бид анх 53 цагийг ингээд уусамлаа бэлтэж ингээд судалгаагаа хийж хүмүүсээ цуглуулж тэгээд юмнуудаа шивжээд тэрний дараагаар ингээд бүгдийг нэмгэлж цэгцлэх гээд ер нь бол 100 цаг болсон байх гэж бодож байна. Бид нар бол сургуулийнхаа орчинд хийсэн. Тэгээд сургууль дээрээ постэр тавиад ингээд ирж судалгаанд хамрагдаарай гэж уриалаад тэгээд ойролцоогоор 400 багш сурагчдыг хамруулсан. Тэгээд бүгдийг нь болохоор бид нар өөрсдөө ингээд тоолж гаргаж ирж тийм дүгнэлт хийсэн. Бүгд их бид нарыг дэмжиж их оролцсон гэж бодож байгаа. Одоо ингээд багш нар бас ингээд судалгаанд орж байгаа. Яг тэгвэл ганцхан сурагчдаа сайхан бол яг ойролцоо хэдэн насны хүүхдүүдийн дунд л гарч байгаа. Тийм болохоор ингээд 25 нэмэх 20-оос дээш насны хүмүүсийг бас оролцуулахын тулд багш нараас бас судалгаа авсан. Тэгээ багш нар бас их дуртай оролцож өгсөн. Тэгээ манай биологийн багш бас бидэнд үнэхээр тусалсан энэ тэмцээний тухай хэлсэн. Тэгээ бид нарыг ингээд бүх энэ 100 цагийн турш дэмжиж тэгээд хэрэгтэй зүйлсээр хангаж тусламж үзүүлсэн. Тэгээд бас бидний пострыг хийж байхдаа шөнийн 12 хүртэл сургууль дээрээ байсан. Тэгэхээр манай эцэг эхнэр маань ойлгоод дэмжиж тэгээд заримуудын нэрж аваад манай биологийн багш ихэд манай саруулыг хүргэж өгөөд тэгэж айгүйх тусалж хамтар тамжиж ажилласан байгаа. За би хамгийн түрүүнд харах мэдрхүүгээр харах мэдрхүү дээр хоёр төрлийн туршилт хийсэн. Нэг нь болохоор хараа төлөвлөлт, нөгөөд нь өнгө ялгах чадвар. Тэгээд хараа төлөвлөлтөн дээр айгүй урьдчилан хамгаалалтан дээр бидэд шил зүүдгүү хүмүүс нь шил зүүдэг хүмүүсээс илүү хоёр зүйл дээр юм хараа төвлөрөхтэй сайн байдаг. Нөгөө өнгө ялгах чадвар нь болохоор эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү муу өнгө ялгадаг гэж урьдчилан хамгаалсан байгаа. Тэгээд энэхүү дүгнэлтэнд маань эрэгтэйчүүд нь үнэхээр эмэгтэйчүүдээс яах чаргагүй өнгө ялгах чадвар нь муу байсан. Тоо баримттайгаа энэ батлагдсан байгаа. За тэгээд дараа нь болохоор хүрэлцэх мэдрэхүйн судалгаагаа энэ дээр болохоор бид нэр эхлээд хүрэлцэх мэдрэхүйн талаар ингээд судалгаануудыг ингээд хайсан чинь ковидын амтлах, үнэрлэх мэдрэмжтэй холбоотой судалгаануудыг хүмүүс их хвшлэн аваад хүрэлцэх мэдрэхүйтэй холбоотой судалгааг аваагүй. Харин хүрэлцэх мэдрэхүйтэй холбоотой судалгаа нь юу байсан бэ гэхээр 2022 онд нийтлэгдсэн SciRef 123887 судалгаан дээр COVID-19 вирусын улмаас сард хаал гарч карантинны улмаас хүмүүс нь бие биетэйгээ ойролцох боломжгүй болоод ингээ карантинсан болохоор ингээ бие биетэй хүрэх нь басна гэсэн үг байхгүй юу. Тэгээд сэтгэллээр ингээ унсаан гэсэн тийм хамаарлын судалсан судалгаа байсан. Харин бидний судалгаа болохоор хурууны өндөг, гарын алга, хамрын үзүүр, нуруу, хүзүү хэсэгт ингээ 5 хэсэгт 1 мм-ээс эхлээд ингээд нэгээр ахиулан ингээд гортог шугам тэгээд аэротоос салбидаг ингээд юм гарын доорх материалууд ясаглаад 1 мм-ээр нь одоо ингээд 2 үзүүртэй ингээд хатгалаа гэхэд 1 мм дээр 1 үзүүр байна гэж мэдрэх юм бол энэ нэг худлаа мэдэрч байна. Ингээд рецептор эсүүд нь мэдээлэл хүлээж авч чадахгүй байна. ковидын вирусээс болоод гэмтчихжээ гэж үзээд тэгээ дахиад 1 мм-ээр явуулаад яг мэдэрсэн хэсгийг ингээд датанаар тэмдэглэж аваад шийднэрээр тэмдэглэж аваад за тэгээд эцэст нь ингээд бид нарт ингээд дүгнэлт хүрсэн. Тэр дүгнэлт нь болохоор нас хүйс биеийн хэсгүүдийн үл харгалсан ковид тусан хүмүүсийн мэдрэхүүн рецептор эсүүд нь үйл ажиллагаанд доголдсон байна гэдэгтэр гарсан байгаа. За тэгмүүлээ ингээд 3 ингээд дүгнэлт гаргасан. За нэгт нь болохоор ковид тусан хүмүүсийг хүйсээр нь харьцуулахад эрэгтэй хүмүүс нь хурууны өндөг хэсэгтээ 1024, хамрын үзүүр хэсэгтээ 1135, гарын алга хэсэг дээрээ
1283, хүзүүний ар хэсэгт 1928, нуруу хэсэгт 1705 дахин хол зайтаар мэдээлэл хүлээж авч байсан эмэгтэйчүүдийгээ бодвол дараа нь болохоор ковид тусан эрэгтэй хүмүүсийг тусаагүй эрэгтэй хүмүүстэй харьцуулахад рецептор эрсүүд нь хурууны өндөр хэсэгт 1383, хамрын үзүүр хэсэгт 1386, гарын алга хэсэгт 1518, хүзүүний ар хэсэгт 214, нурууны хэсэгт 129 дахин хол зайтаар мэдээлэл хүлээж авч байсан. Дараа нь ковид тусан эмэгтэй хүмүүсийг ковид тусаагүй эмэгтэй хүмүүстэй харьцуулахад рецептор эрсүүд нь хурууны өндөг хэсэгтээ 1334, хамрын үзүүр хэсэгтээ 1221, гарын алга хэсэгтээ 127, хүзүүний ар хэсэгтээ 1514, 5, нуруу хэсэгтээ 2121 дахин хол зайтаар мэдээлэл хүлээж авч ирсэн. Тэгэхээр ингээд эмэгтэй хүмүүс нь ковидыг хүзүү нуруу хэсэгтээ эрэгтэй хүмүүсээс илүү бага мэдэрч байна гэсэн үг. Ковидоос болоод мэдрэл нь илүү буурсан гэсэн үг. Бус тесгүүд дээр эрэгтэйчүүд нь илүү бодсон. Харин амтлах мэдрэмтний судалгаанд болохоор бид нар угаасаа үнэрлэх амтлах нь угаасаа муудна гэдгийг мэдж байгаа. Тэгээд яг энийг манай сургуулийн хүрээнд ямар байгаа вэ гэдгийг туршиж судалж үзэхээр төлөвлөсөн. Тэгээд судалгааныхаа өмнө хийсэн судалгаагаар бол ингээд Америкийн ачиг хамар хоолой 2023 онд нийтлсэн мэдээгээр ингээд 2021 онд ковид туссан хүмүүсээс ингээд нийт ковид туссан хүмүүсээс 60% нь амтлах мэдрэмжээ алдсан гэсэн байсан. Тэгээ манай сургуулийн өрөөнд болохоор яг амтлах дээр нь 100 хүн орсон. Тэрнийх нь 59% нь ковид туссан байсан. Тэгээд бид нэр одоо ингээд яг харангуут ингээд ковид туссан тусаагүй гэдэг ингээд хоёр ялгцсан байгаа. Тэгээ ингээд тусаасан хүмүүс одоо ингээд дөрвөн үндсэн амтыг чихэрлэг, давслаг, гашуун, эсэглэн гэсэн дөрвөн үндсэн амтыг дөрвөн өөр концентрацт 100-1, 100-1, 11 гэсэн концентрацуудад найруулад ингээд хамгийн багаас хамгийн их концентрац хүртлээ ингээд амруун тусаагаад хитэн яг ямар концентрацс амталж чадж байгаа вэ гэдгийг тэмдэглэж аваад тэгээд ингээд туссан тусаагүй хүмүүс дундаа ингээд амтлуулахад тусаагүй хүмүүс нь илүү бага концентрацс амталж чадчихсан. Тийм болохоор ингээд амтлах мэдрэмж нь илүү сайн байна гэсэн үг. Тэгээд яг энийг судалж явах явцдаа бас яриа өөр юмыг олж мэдсэн нь ингээд ковид энэ амтлах мэдрэмжгүй алдах энэ сөрөг нөлөөд эмэгтэйчүүдэд илүү их нөлөө үзүүлдэг. Тэрийг болохоор анхандаа сайн мэдээгүй байсан. Гэхдээ бид нар энэ судалгаагаар ажиллаад харж үзсэн чинь бас National Library of Medicine бас 2020-оос 2021 оны юунд хийсэн тэр судалгаанд багтаасан байсан мэлээ. Тэгээд энийг бас баталж чадсан. Ерөнхийдөө бол бид нар энэ судалгааг явуулснаар ингээд ковид туссан хүмүүсийн мэдрэхүүн ковид тусаагүй хүмүүсээс арай илүү ингээд нөлөөлөгдсөн илүү амтлах чадвар нь ч юм уу үнэрлэх мэдрэхүү хүрэлцэх чадвар болон ингээд угийн онлайнаар хичээл сууж исэн болохоор угийн хараа нь бас муудсан байна гэдгийг тодорхойлж чадсан. Тэгээд бас өнгө ингээд харах ялгах чадвар нь угийн ингээд генетикээр байдаг. Бидний мэдхээр бол эрэгтэй хүн өнгө ялгах чадвар нь одоо эмэгтэй хүнийхээс муу байдгийг илүү их баталж чадсан. Бид нар бол анх ингээд энэ судалгааг явуулж байхад ер нь хүрэх мэдрэхүйд яаж нөлөөлсөн болоо гэж бид нар их эргэлзэж байсан. Гэтэ ерөнхийдөө бол ингээд ковид нь илүү хүн дээр өвдсөн болвол ингээд тархины бас рецепторуудыг бас гэмтээдэг гэдгийг олж мэдээд тэр нь хүрэх мэдрэхүйд нөлөөлдгийг мэдж авсан. Тэгээд ерөнхийдөө бол бүх юмд л ковид нөлөөсөн байдгийг мэдж авсан.